Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцөх эдийн засаг хөгжлийн яам болон харьяа байгууллагууд эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан албан хаагчтай уулзлаа. Өнгөрсөн жил эдийн засаг 6.8% өсөж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж худалдааг хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын нөөцөө $7.7 тэрбум болж зээлжих зэрэглэл түүхэн дэдвчэнд хүрснийг ерөнхийлөгч тодтоглоо. Мөн онд экспорт $15.7 тэрбум хүрсэн байна. Эрчим хүчийн газрын төсний бүтээгдэхүүн ган хүнс бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж улмаар экспортлогч улс болохын төлөө төр засаг хувийн хвшил дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт чөлөөлөлт идэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг санууллаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний дүүндээ 53 үйлдвэр ашиглалтанд орж 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна. Мөн цагаалт хөдөлгөөн хэрэгцснээрээ самсны олрын экспорт гэхэд 5 дахин нэмэгдэж $330 сая хүрсэн юм а. Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр, логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын хүчний оролцоог нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ. Цаашид зэсийн бажимал хайлуулах, боловсруулах үйлдвэр, байгалийн хоолойнд дамжуулах, нүүрс, пиролизмын үйлдвэр, хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, ган боловсруулах аж үйлдвэрийн парк, хил дамсан төмөр замуудын холболт, алтан булаг замын үд чиглэлийн олон улсын зам, жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр хувийн хвшил дотоод гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.